Монгол мөрөөдлийг хамтдаа бүтээцгээе. За өнөөдөр дэлхийд дээр Монгол агуулга билбордыг номер 1 жагсаалтанд орчод байж байна. За Монгол хувцас, Монгол агуулга, Монгол соёлын талаар хайлт Google дээр хөөмэй гэдэг хайлт өдөрт 2 сая хайлт хийгдэж байна. Хүү хамтлагийн энэ үр нөлөөгөөр Хүннү орог гэдэг урсгал өнөөдөр дэлхийн 20 улсад тоглолтоо хийгээд эхэлсэн. Энэ давалгаа Монгол контентыг дэлхийд дахинд таниулах, Монгол контентыг дэлхийг байлдан дагуулах энэ аян маш хүчтэйгээр ирчээ аваад цаашаа үүний араас Монгол хувцсны талаар, Монгол өв соёлын талаар маш олон хайлтууд хийгдэж эхэлсэн байна. Энэ хайлтанд таны байршуулсан хувцас болон брэндүүд борлуулалтаа хийгдэх зөвхөн нэг хамтлагийн дууны араас маш олон бүтээгдэхүүний борлуулалтыг боломж та бүхэнд нээгдсэн байна. Ингээд та бүхэнд баяр хүргэе. За дараагийн. За Ариунбаатар дэлхийн урлагийн олимпик гэсэн Чайковский нэрэмжтэй наадамд авраг цолыг авлаа. За ингээд Монгол хүний генд байдаг уртын дуу дуулдаг тэр нөөц потенциал нь дэлхийн дүүрийн орой дээр, урлагийн орой дээр Монгол хүн суучаад байж байна. Дүүрийн урлагаараа 4 жил хичээллээд ийм орой дээр нь гарсан түүх дэлхийн түүхэнд ердөө огт байдаггүй. Үүнийг дүүрийн судлаачид маш их гайхаж байгаа. Монгол хүн яаж ингэж богино хугацаанд энэ урлагийн хамгийн оргил дээр нь гарч чадж байна. Энэ Монгол хүнд нэг юм байгаад байгаа юм биш үү гэж бүгд гайхан шагширч байна. Та бүхэнд нэг юм байгаа юу? За байгаа бол алгыг чанга таши. За дараагийн. За шарууган Монгол хүний зохиосон ая аялгуу дэлхийн хөл бөмбөгийн аваргын нээлтэн дээр Монгол аялгуу ихшгэллээ. Мөн Нобелийн шагналын нээлтэн дээр Монгол хүний зохиосон аялгуу ихшгэллээ. Өнөөдөр дэлхийд дээр Монгол сонгодгийг дэлхийн сонгодгүй урлагийн түүхэнд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Өнөөдөр уртын дууг Монгол өв соёлыг хуучирсан муухай зүйл гэж бид нар доош нь хэлдэг байсан бол дэлхийн сонгодгуудын дотор Монгол урлаг өөрөө хүлээн зөвшөөрөгдлөөс Монгол сонгодог гэдэг ийм шинэ урсгалыг дэлхийд дахинд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Дараагийн. За Тэгс баяр дэлхийн торог замын уралдаанд тоорогдно гэж хэлдэг. 2 тойргоор ялч дэлхийн аврах цолыг Монгол залуу аваад байна. Монгол залуу энэ дугуйгаар 3 жил хичээллээ дэлхийн аврах гэдэг цолыг авчээ. Зөвхөн ээжигээ баярлуулахын төлөө, ээжтэй мундаг хүн гэдгээ батлахын төлөө хичээсэн энэ залуугийн чармайлт, энэ залууд хөл бөмбөгийн бэлтгэлээ, өндөг дугуйны бэлтгэлээ их зориултын зам, заал талбай юу ч байсангүй. Зөвхөн Сүхбаатар аймгийнхаа Шорон зам дээр багшийнхаа Брус машины араас салхиа хаглуулж дугуйгаа жийж явсаар байгаа дэлхийн аврах цолыг авч чаджээ. За мөн л гайхсан 3 жилийн дотор энэ спортоор хичээллээ дугуйн спортын оргил дээр нь Монгол хүн гараа суучлаа. За дараагийн. За анх цэцэг дэлхийн аваргын тэмцээнд явахдаа дасгалжуулагч нь зардал байхгүй учраас өөрийгөө дасгалжуулаад ганцаараа явсан. Дэлхийн аваргын тэмцээнд ганцаараа өөрийгөө дасгалжуулаад дасгалжуулагч нь зардлын мөнгө байхгүй улмаас ганцаараа явсан. Өрсөлдөгч тамирчид нь бүр энэ Монгол бүсгүйгээр баграхад "Гүй чи дасгалжуулагч юм уу? Тэгвэл би чамайг дасгалжуулаад өгье" гэд өрсөлдөгч тамирчид нь энэ хүнийг дасгалжуулж өгсөн. Ингээд анх цэцэг дэлхийн аварга болоход Солонгос улсаас $15,000 цалин амлаж "Гүй чи ийм зардал мөнгөгүй Монгол улсад ингээд байж хахаар чамд манайхтай гэрээ байгуулахад $500,000 төлье. Сар болгон $12,000, $15,000 цалин олгоё. Чи манай тамирчин болчих" гэж хэлсэн. За анх цэцэг ядуу Монголоо сонгосон болов энэ $15,000 сонгосон болов? Тийм ээ, анх цэцэг Монголоо сонгосон юм аа. Одоохондоо нэг ийм
дорой дуухан, буурайдайхан байгаа ч гэсэн энэ бол миний их орон. Гол нь бидний үнэт зүйл бол мөн. Өнөөдөр Монгол залуучуудын мөрөөдөл Солонгосын 3 сая төгрөг биш шүү. Гахаан бэрэмдээр бүр элэг буургүй болоод ажиллах тэр мөрөөдөл Монгол залуучуудын мөрөөдөл биш шүү, найзуудаа. Үүнийг анх цэцэг өөрийнхөө энэ хичээл зүтгэлээр энэ өөрийнхөө хоёр гараараа үүнийг нотолж чадсан. Ингээд энэ тамирчин маань Монголдо үлдсэн, дараа нь ахаад оюутны дэлхийн авраг бас болж чадсан байгаа. Азийн мөн авраг болж чадсан тамирчин байна. За дараагийн. За содон бэлжээ пара лифтингийн дэлхийн рекордыг 3 удаа эвдэж дэлхийн авраг болж чадсан. За бид нар бол хөл гар бүх зүйл маань бүрэн бүтэн Монгол залуучууд гэдгийг хизээш мартаж болохгүй шүү манайхаа. За дараагийн. За тэр ч байтугай 85 настай Арднаа өвөө маань би Монгол хүний дэсвэр дэвчээр хүч чадлыг дэлхийд би харуулахыг энэ насан туршдаа 85 наслахтаа насан туршдаа би мөрөөдөж явсан. Энэ Японы тамирчны би өмнө гарчих юмсан гэж би говийнхоо элсэн дээр би өдөр болгон гүйж бэлтгэлээ хийдэг байсан. Ингээд арднаагаа мөрөөдлөө биелүүлж Монгол хүний мөрөөдлийг биелүүлж дэлхийн авраг болж чаджээ. Дараагийн. За ингээд монголчууд дөрвөн удирдлагын хөлөмжөө байгуулж Монголын хөрсөнд гүзээлзгэн, мандрин, алим, жимс бүх жимсийг монголчууд ургуулж чадж байна. Ингээд хэрвээ хөлөмжөнд гүзээлзгэн л ургасан бол бүх жимсийг ургуулах боломжтой гэж агрономчид шинжилгээ ухаан өөрөө үздэг. Ингээд монгол хүмүүс өөрсдийнхөө хөрсийг тариалж ямар нэгэн генийн өөрчлөлтгүй, ямар нэгэн урагт нөлөөлдөггүй эрүүл хөрсийг өөрсдийнхөө гараар, өөрсдийнхөө хөрс шороон дээр тарьж ургуулж, үүнийг өөрсдөө идэхээс гадна дэлхийн зах зээл дээр органик хүнсний энэ том тренд дээр гаргах бүрэн боломж нэгдсэн байна. Ингээд Монголд Чандман агропарк гэж маш том парк байгуулагдлаа. Дараагийн. Чанарын гасангүй Германд 40 гаруй ном бүтээгээд номныхоо орлогоор сая мод тарихаар Монголд ажиллаж байна. Үүнээсээ 500 мянган модыг ургуулад байна. Дэлхийд дээр герман хэлийг хөгжүүлэхэд олгодог шамисегийн шагналыг хүртсэн дэлхийн 10 дахь хүн, Азийн анхны хүн Монгол хүн болжээ. Чанарын гасангүй. Дараагийн. 80 настай туулай хүү эмээ маань 0.4 градусаар тарьсан тариагаараа өөрсдийнхөө үр хүүхдүүдийг эрүүл ногоо жимсээр хангахаас гадна өмнө говьдоо ундаг дугуйгаараа хүргэлт хийгээд явж байна. 80 настай эмээ маань ингээд стартап сэтгэлгээ буюу ажлыг гордож хүлээдэг биш, өөрөө өөртөө ажлыг бий болгоод явж байна. Манай залуучууд өнөөдөр Солонгост очиж баян болно гэж мөрөөдөд байгаа. Манай найзууд маань Солонгосоос ирээд цуглуулсан мөнгө нь бөөрнийхөө эмчилгээнд хүрэхгүй ядуучуудын игнээр шилжсэн. Тэгэхээр тэнд очиж бид нар баян болохгүй. Баян болох боломж маань Монголд байгаамаа. Энэ хөрсөнд маань байгаа. Энэ өв соёлд маань, энэ уламжлалт маань байгаамаа. 80 настай эмээ энэ стартап сэтгэлгээ буюу та нар нэг л юмыг маш сайн тогтоогоод авчих. Ажил хайдаг сэтгэлгээгээр, гордож, найдаж, хүлээдэг сэтгэлгээгээр цаашаа явахгүй. Ажлыг бий болгодог, өөртөө нийлээд өөрсөндөө ажил бий болгодог, өөртөө энэ бизнесээ ажиллаа эхлүүлдэг ийм сэтгэлгээ цаашаа биднэрт хэрэгтэй байна. Дараагийн. Бараатуузгай Өмнөгов аймагт 6 га газрыг ногоон төгөл болгож ургуулчаад бодит ажил болгочод байж байна. Монголын говийг зарим хүмүүс элсэн цөл гэж хэлээд байдаг. Монголд элсэн цөл байхгүй найзуудаа. Монгол бол сахаар биш. Монголын хөрс бол үржил шимт баян бүрд юм аа. Монголын говь бол дэлхийд сансраас харагддаг хамгийн том ногоон хөлөмжийг, хамгийн том ногоон байгууламжийг Монголын говьд байгуулах бүрэн боломжтой. Ганцхан өвөө 6 га газрыг ногооруулж чадсан байгаад Монголын 200 мянган залуу энийг хийвэл яах болоо? Дэлхийн органик хүнсний зах зээл дээр хамгийн том тоглогч болох бүрэн боломжтой. Энийг та бүхэн хийнэ.
Дараагийн. Балчин нэмэгээ 3,000 га газар, 5,000 га газар 3 сая алюминий мод тарих гээд Монголд алюмиг аль хэдийн тармилжуулаад ургуулсан алюминыхаа хажууд зогсож байна. Би хоосон мөрөөдөл яриаггүй. Монгол ахмадуудынхаа, залуучуудынхаа хийсэн зүйлийг ярьж байна. Монголд 3 сая мод тарихад жилдээ 80 тэрбумын борлуулалт хийх бүрэн боломжтой. Монголын алюмины зах зээл. Би зөвхөн алюм гэдэг жимсний зах зээлийг ярьж байгаа шүү. Тийм. Энэ алюм маань Монголд урагдсан байгаа найзуудаа. Биднийг Солонгос мөрөөдөж байгаа хооронд өвөө маань энэ алюмиг аль хэдийн ургуулад тармилжуулсан одоо 3 сая мод тарих гэдэг ингээд зориод явж байгаа. Энэ мөрөөдлийг өргөжлүүлэх хүмүүс нь Монгол залуучууд бид байх ёстой. Энэ бол нөгөө нэг стартап гэдэг манай залуучууд санаа байна уу, гоё мөнгө олох санаа байна уу гэдэг. Санааг хайдгүй маань найзуудаа. Тийм. Санаа маань бэлэн байгаа юм. Бага юмаа судалж иж тэндээс санаа гарч ирдэг. Бидэнд юу байгаа вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Монгол хүн юугаараа давуу вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Ямар нөөц байгаа вэ гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Эндээс санаа гарч ирэх хэрэгтэй болохоос гинт дээрээс нэг юм унаад ирэх юм шиг, дээрээс гинт нэг шонхор амартай хүн ирээд Монгол улсыг хөгжүүлээд өгөх юм шиг санаад, эсвэл гинт нэг ухаантай хүн гарч ирээд 10,000 ажлын байр гаргачих юм шиг санаад. Тийм биш ээ. Энэ байгаа юмн дотор тэр стартап санаа маань энэ дотор явж байгаа маа. Дараагийн. За Төв аймагт тарьсан ургуулсан одоо энэ эми ургамлаар хоолсон үнэний сүүгээр хийсэн бясалгыг Японууд 50 тонныг авъя гэдэг захиалга ирсэн. Японоос Монгол сүүний бясалгыг шимт чанар болон амин дэмийнхаа үзүүлэлтээр 10% илүү үзүүлэлттэй байна гэдгийг Японы лаборатори өөрсдөө тодорхойлсон. Энийг сахалтай лувсан дээр хэлж байгаа юм биш, энийг шинжлэх ухаан өөрөө хэлж байгаа юм. Монгол бэлчээрийн 100 төрлийн эми ургамлаар хоолсон үнэний сүүгээр хийсэн бяцлаг шимт чанар болон амин дэмээрээ тэр дэлхийн ямар ч бяцлагаас 10% илүү байна. 50 тонныг авъя гэдэг захиалга ирэхэд бид нар 0.1% л дөнгөж хангаж чадчихна. Зөвхөн бяцлаган дээр жишээ авах хэрэгтэй. Тэгээд энэ мэдээний доор нэг залуу фэйсбүүк дээр бичсэн байгаа юм. Над руу залгаараа би сурмаар байна. Ингээд над руу залгаараа сурмаар байна гэдээ утасныхаа дугаарыг биччихээр тэр хүн бяцлаг хийж чаддаг болох болоо. Болохгүй шүү дээ найзтаа тий. Тэгэхээр энэ хүн энийг хийхийн тулд 30 жил хөдөлмөрсөн. Ядаж энэ хүний энэ Төв аймагт нь очиод уулзчих тийм нэг жижигхэн сэтгэлгээтэй байж манайхан бизнес стартап гэж ярина. Тэрнээс биш зүгээр нэг сайхан санаа хайгаал ингээд 20 жил санаа ярьлаа шүү дээ. Дараагийн. За ингээд Монгол эми ургамал брэндүүд маань аль хэдийн өндөр технологийн үйлдвэрлэл Монголд нэвтрээд саплиментууд болоод үйлдвэрлэгдсэн байж байна. Айраг, саам, ингэний хорог маань саплимент болоод үйлдвэрлэгдсэн, биологийн идэвхтэй бүтээгдэхүүн болоод энэ мөрөөдөл биш, энэ хийгдсэн. Өнөөдөр Монгол саплиментууд Европын холбооноос бүх шинжилгээгийн даваад Европын 20 орн руу гараад эхэлсэн байна. Монгол бүтээгдэхүүн дэлхийд гарна гэдэг мөрөөдөл биш ээ. Энэ бол маш ойрхон байгаа залуучуудын маань хийгээд эхэлсэн зүйл. Энийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг, бидний чин зорилго. Дараагийн. За нөгөө бидний муулаад байдаг, муухай гэдээ байдаг хоньны сүүлээр хийсэн савн маань дэлхий дээр одоо од болж байна гинэ. Дэлхийн одууд зөвхөн хоньны сүүлээр хийсэн савнгаар нүрээ угаадаг болж байгаа юм байна. Дэлхийн ямар ч брендинг хийж чадаагүй, харшил өгдөг нөгөө янз бүрийн өндөр технологиор хийсэн савнгийн хажууд Монгол хоньны сүүлээр хийсэн, жацганы досоор хийсэн савн Монголын брэнд өнөөдөр 30 оронд экспортлогдож байна. Бидний голоод байдаг, нөгөө муухай гэд байдаг. Нөгөө хоньны сүүлний досоор чи хийсэн савн ингээд 30 оронд одоогоор гараад эхэлсэн байна. Тэгэхээр өөрсдийнхөө ямыг голоод хүний ямыг од гэж мөрөөдөөд өөрсдийнхөө ямыг мод гэж уландаа гიშгээд яваад байдаг тийм цаг өнгөрсөн. Өөрсдийнхөө ямыг ажилд ордоод юм хийж чадвал бусдаас давуу, бусдаас онцгой байх, зөвхөн Монголд байгаа, бусд оронд байхгүй тийм боломжууд
Зөвхөн биднэрт л байгаа юм. Японд борцсон хийж болохгүй байна. Хятадд Монгол шиг юм бэлчээрийн үхрэн алга байна. Өнөөдөр Америк улс яаж бэлчээрийн үхрийн махтай болъё гэдээ бүр толгой нь өвдөж байна. Хамгийн үнэтэй мах бэлчээрийн буюу бэлчээрийн мах бараг ангийн махтай адилхан байна гэдгийг одоо хөлөмшөрч хэлж байна. Тийм их амт шимттэй байна гэдгийг. Дараагийн. Эрдэнэбаяр дэлхийн манга аварт очоод авраг болсон. Энэ манга гэдэг урлаг Японд хөгжөө 100 жилийн түүхтэй. Энэ монгол залуу 5 жил зураад бас дэлхийн авраг болсон. Мөн л нөгөө гайхсан асуултуудаа тавьж эхэлсэн. Ямар сони юм бэ? Ингээ 5 жил хичээлэл бидний оройдор гараа суучлаа монгол хүн. За энэ бол бидний бас нэг том ирээдүй контент үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл гэж хэлж байгаа. Энэ бол монголчууд дизайны сэтгэлгээ маш өндөр байдаг. За мөн дүрслэг урлагийн сэтгэлгээ маш өндөр байдаг. Манай залуучууд ордсын бүх байгууллагуудыг, бүтээн байгууллагуудыг монгол урчууд очиж хийж өгсөн. Эцсийн ашиг шимийн хятад улс хүртдэг. Чэжүү арлын морины циркийг монгол залуучууд хийж өгсөн. Эцсийн ашиг шимийн чэжүүгийн арал хүртдэг. Өнөөдөр өвөр Монголд бүх дуу хуур, бүх хөөмийн морин хуур, бүх ур ухаан дээлийг монгол хүмүүс очиж сарын 2 сая төгрөгөөр уралж бүтээж өгч байна. Эцсийн ашгийг хятад улс хүртдэг. Яагаад бид нар чэжүү арлын морины үзүүлбэрийг тэрэлжид яагаад хийж болдгүй юм бэ? Энэ стартап мөн үү? Яагаад Чингисийн онгоныг Монголд байгуулж болдгүй юм бэ? Энэ стартап мөн үү? Мөн штэ манайхаа. Тий. Энэ маань бэлэн ийм бодит бидэрт чадварууд нь байгаамаа. Боломж нь байгаамаа, нөөц нь байгаамаа. Бид нар дааж энийгээ олж харахгүй болтлоо сохор болчиход байгаа юм. Нүд маань сохорцсон хав харанхууд унд байгаад байгаа. Тэгэхээр нүдээ нэгэ жоохон нэг хаалганыхаа хаяаныхаа цаадлыг нэг жоохон ингэж харах юм бол ийм том чадварууд дэлхийн одоо энэ манганы зах зээл гэдэг чинь одоо юун баг уурхай. Дэлхийн энэ анимашны зах зээл гэдэг чинь одоо баг юу юм бэ? Тэгэхээр энэ контент үйлдвэрлэл бол монголчуудын маш том боломж шүү. Эндээс та нарын стартап чинь энэ дотор явж байгаа гэдгийг зөвхөн нэг жишээн дээр маш олон бодит жишээ байна. Дараагийн. Монгол хүн Нобелийн шагнал авцсан шүү дээ. Мэдсэн үү манайхаа? За энэ Эрдэнэ зогт маань Нүүбийн Гаагад ажилладаг Монгол залуу зэвсгийн шинжээчээр 3 жил ажиллахдаа маш хүнд хэцүү нөхцөлд нэг ч амралтгүйгээр ажилласан. Хасах 40 хэмээс нэмэх 40 хэмийн хооронд нэг өдөр өнөөдөр Сахарт ажиллаж байлаа. Маргааш нь ихэд Сибирт ажиллаж идэг. Ийм эрсдэс нөхцөлд ажилласан. Ингээд эднийх маш олон зэвсгийн хүнд нөхцөлд ажилласан, шинжилгээ хийж илрүүлж чадсан гэдгээрээ Нобелийн их тайвны шагналыг багаараа авсан. Энэ дотор монгол хүн байжээ. Энэ хүн бас монгол хүний дэсвэр дэвчээрийг бас гайхуулж чадсан. Нэг ч амрахгүйгээр 3 жилийн турш ингэж энэ ажилд ийм мессенээр ажилдаг хүн ердөө байдаггүй. 2 жил болоод амардаг. Яагаад гэхээр маш хүнд нөхцөл байдаг. За тэгээд манайхан фэйсбүүк ингээд ухаад гүйлгэж байхдаа монгол хүн дэлхийн 60 салбарт дэлхийн авраг гэдэг цолыг авсан гэдгийг ер нь манайхан мэдж байгаа болов. Өглөөс хэрэгт чинь л нэг монгол хүн дэлхийн авраг болжээ гэдэг мэдээг бид нар хурууныхаа өндгөөр ингээд имрээд өнгөрөх биш. Дараад нэг яагаад энэ хүн авраг болсон юм бол яаж авраг болсон гэдгийг бол нэг жоохон уншаад үзчих юм бол тэрэн дотор нөгөө стартап гэдээ яриад байгаа юм чинь энэний цаана оршоод байгаамаа. Дараагийн. Алтанбаатар Абдул хаан дэлхийн 200 шилдэг эрдэмтнийг цуглуулжээ. Дэлхийд дээр хамгийн өндөр цалин амлаад. За Абдул хаан өөрийнхөө алмаад болон нефтийн ордноос олсон орлогоороо за энэ шавхагддаг баялагийг яаж шавхагддаггүй баялаг болгох вэ? Ургадаг уурхай болгох вэ гэж ярилцаад шинжлэх ухааны нээлттэй бүс гэдгийг байгуулсан. Абдул хааны их сургуулийн концепц нь. Энэ залуу тэр дэлхийн 200 шилдэг эрдэмтэн дотор сонгогдоод
Яг энэ шинжилгээ ухааны нээлттэй бус Монголд яг тохирох юм байна гэдгийг энэ залуу ойлгосон. Яагаад тэгэхээр Монголд өдөр бүр нэг шинэ нээлт хийгдэж байдаг. Өдөр бүр эрдэмтэд шинэ патент авч байдаг. Даанч тэр маань эргэлтэнд орж бүтээгдэхүүн болж баялаг болохгүй байгаа л болохоос нээлтүүд нь байна. Оюун ухааных нь аваргууд байна. Дэлхийн бараг бүх рекордыг тогтоогоо дуусчлаа монголчууд. Шатар даамных нь аваргыг насаар нь аваад дуусчлаа. Тэгэхээр энэ потенциалыг эргэлтэнд оруулахад заавал хэн нэгний хүлээх биш. Өөрсдөө шинжилгээ ухааны нээлттэй бүсийг байгуулчих юм бол Монголын олон залуучуудын бүтээл ямар нэгэн судалгаа хийхэд энэ бол татваргүй болно гэсэн үг л дээ. Тэгээд дэлхийн олон компаниуд судалгаа захиалдаг болно гэсэн. За энийг ингээд байгуулах гээд Монгол залуучууд явж байна. Энэ цаа бас нэгдэх боломжтой. Дараагийн. За Монгол хүнийхээ хийсэн паралабусаар бид нэр 10 жил зорчиж байна. Одоогоор 50,000 км явчаад байна. Муулаад дотор нь суугаад яваад байгаа шүү дээ. Тий. Монгол хүн автобус хийж болохгүй л гэдээ одоо муулаад яваад байгаа. Тэгсэн мөрлөө дотор нь өөртөө сайхан суугаад яваад байгаа шүү дээ. За ингээд Монгол инженер захиргааны машин зохион бүтээлээ. Автобусаа бид нар өөртөө хийлээ. Шонхор амартай хүмүүс л автобус хийгээд навтгар амартай монголчууд автобус хийж болохгүй гэсэн хууль байхгүй үстэй. Тэг байхгүй шүү дээ. Угсралт гэхээр манайхан шоолоод яриад байдаг. Ер нь угсралтаас бүх юм эхэлдэг шүү дээ. Sony бодволоос эхэлсэн, Samsung угсралтаас эхэлсэн, iPhone гараашаас эхэлсэн. Тэгэхээр гэнэт монголчуудад нэг өглөө сэрэнгүүч хүн машины үйлдвэр бариад өгчихгүй шүү дээ. Тэгэхээр монголчууд энэ инженеруудын тариг толгой ЖРС-ийг Оросууд бүтээсэн төгс болгох нь монголчууд хийсэн гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр монгол хүний энэ ухаан өөрсдийнхөө машин тэргийг хийгээд угсраад үйлдвэрлээд явчих бүрэн боломжтой. iPhone ч гэсэн Америкт үйлдвэрлэгээ болцсон шүү дээ. Хятад угсардаг болсон. Тэгэхээр угсралт гэхээр манайхан нэг тийм хашилтаад ч юм уу энийг нэг тийм эргэлзээд байх шаардлага байхгүй байна. Дараагийн. Алтан бэлэг Японы KSG гэж PC board-ны дэлхийн 5-д ордог үйлдвэр байдаг. За PC board гэдэг нь юу юм бэ гэхээр бүх электроникийн өнөөдөр электроникийн 100 явж байна. Энэ электроникийн гол амин сүнс болсон энэ дотор нь байдаг их хавтан хэлж байгаа. Их хавтан дээр програмчлаад ирэхээр PC board болж байгаа. За Японууд Монголд өндөр технологийн PC board-ны үйлдвэр байгуулад эхэлсэн байна. За хөшгтийн өндөд газраа автсан тээзүүгээ ийдсэн баригдаж байна. Монгол зэс удахгүй дэлхийн зах зээл дээр PC board болоод гарах нэ. 1 кг зэс $20 байсан бол PC board болсноор нэмэн өртөг нь 1000 дахин нэмэгдэх юм аа. Манайхан дашуулгой чанга дашин шүү. Надад биш энэ монгол хүмүүстэй дашиж байгаа. Монгол хүн нэгнээ багахад сурах хэрэгтэй. Хийж бүтээж байгаа хүмүүстэйгээ хамтран сурах хэрэгтэй. Хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж сурах хэрэгтэй. Энэ стартап гэдэг чинь энийг л хэлээд байгаа юм. Цор ганцаараа чивэл хинч биш. Монгол зэсээр өндөр технологийн PC board үйлдвэрлэж байна. Өндөр технологи гэдэг хол юм биш ээ. Тэр сансарт байгаа зүйл биш. Энэ энүүхэн энд хөшгтийн өндөд байгаа зүйл. Энэ мөрөөдөл биш, энэ бол бодит зүйл. Яагаад Японууд Монголд энийг байгуулах гэж байгаа юм бэ? Яагаад гэвэл зэсэн байна, Монгол инженеруудын толгой нь байна. Ингээл боллоо, хоёрхан байхад боллоо. Тэр байшин байна, тэр угсралтын машиныг зүгээр авчираад угсарчихад тэгэл боллоо. Хоёр гол нөөц нь байна. Дараагийн. Ов компани сая болтоо ноолоор нь сая болтоо үйлдвэрлэх зорилго тавиад ажиллаж байна. Сая болтоо хийчих юм бол жилийн борлуулалт нь $1.3 тэрбум болох юм. Зөвхөн болтоон дээр шүү дээ манайхаа. Бараг манай дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 10% ороод ирж байгаа гэсэн. Зөвхөн болтоо шүү дээ. Монголчууд дэлхийн ноолорны түүхийн ноолорны 80% Монголоос гарч байгаа. Нөгөө газраа цөлжүүлэн барин ямаа хариулсны хүчинд
Дэлхийн ноолуурны 80% нь Монголоос гарч байна. Гэхдээ түүхийгээрээ гарч байна. Хэрвээ эзэн бүтээгдэхүүн болгоод гаргачих юм бол өнөөдөр говь компани 500 оюутлчин бараг бүтэн жил зар тавиад хайж явах шиг байна. Нэг бүтээгдэхүүний ард 100 ажлын байр байдаг, найзуудаа. Нэг бүтээгдэхүүний ард 100 ажлын байр байдаг. Бид нар Монгол бүтээгдэхүүнээ сонгож худалдаж авахдаа гар татдаг. Хятад бүүз 100 мянган төгрөг байдаг, Монгол гутал 300 мянган төгрөг байдаг. Монгол хүний уралсан. Ямар үнэтэй юм бэ? Монгол юм ихээр яхаараа юм үнэтэй байдаг юм бэ? Папу, балар заван. Хятад бүүз таныг бөөргөө болгож байгаа, үргүү болгож байгаа, таныг өвчтэй болгож байгаа. Гэхдээ хятад бүүз чинь нэг жилийн дараа хог болно, тэр хог чинь бас Монголдо үлдэнэ. Манай Монгол хогийн цэг биш. Монгол гутлыг та насан туршдаа өмснө. Насны юм гэж байдаг. Чанар гэж энийг хэлж байгаа. Тэгэхээр Монгол хүнийхээ хийсэн юмыг авахтаа, Монгол цагаан эдэгээ авахтаа битгий гар татж байгаарэ. Тэрний цаана нэг бүтээгдэхүүний ард та нарын ахан дүүсийн чинь ажил хөдөлмөр, ахан дүүсийн чинь амьдрал байдаг шүү. Бид нар бол ахан дүүсийн улс 3 сая. Сайн хариул хоёулаа хамаатан болно. Тийм учраас ах дүүгээ бид нар дэмжиж гин гэсэн үг. Хамаатан саднаа дэмжиж гин гэсэн үг. Дараагийн. За ингээд дараагийн захиур хагалж байгаа салбар бол мэдээж мэдлэг суурилсан үйлдвэрлэл буюу IT, дижитал шилжилт гэж дэлхийн нийтэд маш том шилжилт явагдаж байна. Өнөөдөр финтекийн зах зээл дээр Монгол залуучууд захиур хаглаад Аз номхон далайн бүсийн хэмжээнд тоглолт хийгээд эхэлсэн байна. Би зөвхөн нэг жишээ татчих юм шүү. Маш олон одоо World Plus гэх саяхан Японд нээлттэй хийжлээ. Монгол залуучуудын тарих толгой, монгол залуучууд хэн нэгний хүлээлгүйгээр, хэн нэгнийг найдахгүйгээр өөрсдийнхөө оюун санаа, хүч чадлаараа энэ бүхнийг босгож чадж байна. Энэ бол Монголын ирээдүй. Энэ ямар ч далайд гарцмарц ямар ч хэрэггүй. Шилэн кабель, ноутбук хоёр байхад бүхнийг бид нар хийж чадна. За ингээд бидэнд байгаа зүйл бол стартап, ажлыг бий болгох сэтгэлгээ гэдэг нь нөөцөд тулгуурлана. Нөөц гэдэг нь юу байгаа вэ гэдгээ бодно гэсэн. Бидэнд юу байгаа вэ? Түүхийн талаас материаллык оюун санааны нөөцүүд юу байгаа вэ? Юу ч байхгүй юм дээр гинт тэнгэрээс юм хийнэ гэж байдгүй маа найзуудаа. Тэгэхээр санааг гаднаас биш дотроос хайх хэрэгтэй байдгийг. Өөрсдөөс хайх хэрэгтэй байдаг. За энэ дээр хамгийн том зүйл нь биднэрт итгэл үнэмшил мөрөөдөл байх хэрэгтэй. Энийг юу хийх ёстой гэдгээ хамтдаа бүгдээрээ нэг чиг рүү харах хэрэгтэй. Бүхнийг бид хийж чадахгүй. Технологи бол маш амархан, зүгээр л авчраад угсрах машиныг технологи гэж хэлж байгаа юм. Бага юм дээрээ технологиг угсраад ингээд төвлөрч чадвал, ингээд хоорондоо уялдаа холбоотой байж чадвал энэ бол бидний ирээдүй гэсэн үг. Тэгж монголчуудаа бага нөөцтэй тулгуурлан зөв итгэл үнэмшлээр ирчилж, гордон хүлээж биш, нэгдэн бүтээж, ажил хайж биш, ажлыг бий болгож, ажилтай, орлоготой, элэг бүтэн, энх тунх Монгол улснаа өөрсдөө байгуулцгаая. Монгол мөрөөдлийг хамтдаа бүтээцгээе.